Өндөр сувг тавтай морил би бол хөтлөгч Инхбат. Сүүлчийн өдөр нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Энэхүү нэвтрүүлгийг хөтлөгч Зандаа бид бэлтгэн хүргэдэг. Өнөөдрийн дугаарыг ханиадны шинж тэмдгийг намдагч Terraflow болон Эко үйлдэлийг ногоон оноогоор ураатай ногоон оноо байгал төрийн бас байгууллага ивент итгэж байгаа. Нэвтрүүлэг маань та бүхэнд YouTube-ийн од өндөр сугаар болон NTV телевизээр мөн 83.3 107 столгоны од өндөр радиогоор хүрч байна. За өдөр юм Зандаа. За өдөр мэндэ ба. Одоогийн гүрж орны яг зүрхэн хэсэгт нь Иракийн нийслэлтэй ижлэх нэртэй нэг газар байгаа. 3700 гаруй хүнтэй нэгэн жижигхэн суурин. Нутгийнхны аялгаар Багдати гэдэг. За. Энэ суурингийн нэр мөн л Багдад хотын нэртэй адилхан Бурхны бэлэг гэсэн л утгатай. Яг аль аль нь адилхан утгатай. Хүн ам хэдийгээр юм цөөхөн ч гэсэн эртний түүхэн бүс нутагт хамаардаг энэ суурин хэсэг зуур нэг уугуул нэрээсээ салаад 1940-с 1991 оны хооронд Майковский гэдэг нэртэй суурин болсон ба. Учир нь энэ бөөхөн жижигхэн газараас төрсэн цорын ганц алдартай хүн нь угаасаа л зөвлөлт Оросын нэрт яруу найрагч Владимир Владимирович Майковский. Зөвлөлтийн түүхэнд энэ Майковский шиг энэ олон удаа унаж боссон нэг бол хамгийн ихээр нүд үзүрлэгдэн, нэг бол бүр хамгийн ихээр дахин шүтэгдэн. Алдар нэрийн бүр хоёр туйлыг үтсэн яруу найрагч түүнээс өөр нэг ч байхгүй юм бүр. Түүнийг 1930 онд нас барсныхан дараа пролетар зохиолчдын хороноос бүтээл төрөвлийг нь бүр тас хориглоод нас барсны дараа шүү дээ. Нэрийг нь бүр сонин хэвлэлд нийтлэхгүй байх журам хүртэл баталсан ба. Цайнаар ч муугаар ч Майковский гэдэг нэр л гарч болохгүй гэдэг журам. Түүхнээс арчих гэж байна. Тэгсэн чинь 1935 онд Сталин өөрөө Майковскийг зөвлөлтийн хамгийн авяаслаг, хамгийн шилдэг яруу найрагч мөн гэж өөрөө соллоод хийж бүтээснийг нь хэрэг үгүйсэх юм бол гэмт хэрэг болно гэж зарлахгүй. Ингээд 20 дугаар зууны ихээр ирчийг авсан. Гэхдээ маш ихээр шүүмжлүүлж байсан нөгөө зөвлөлтийн авангард футурист урсгалынхнаас ганц Майковский л ингээд олон нийт танигдаад гэмтхэн л сонгодог гэдэг одоо нэр зөв вэ. Гүрждэг тэр өсөж төрсэн жижигхэн тосгоныг ч гэсэн нэрээр нэрлэн тийм учиртай. Тэр тосгон гацааны статусыг бүр сөөрөн болгож томсгож байгаа. Уул нэг хитгэн амтыг хэврэл байгаа шүү дээ. Москвад бүр 1937 онд Майковский нэрмжтэй музей хүртэл байгуулагдаад Ялтын талбай нэртэй байсан газрыг хүртэл Майковский талбай гэж нэрлэж байгаа. Ингээ бүр 1938 онд Майковский нэртэй метроны буудлын хүртэл нэгдэж. Майковский эндээс эхэлнэ гэдэг найраг л бичсэн Николай Асеев гэдэг нөхөр 1941 онд хамгийн дээд шагнал болох Сталины нэрмж шагнал хүртэж. Яг бол Майковский гэдэг нэр оруулж авчихсан. За энэ бүхний дүнд Майковский одоо ердөөл нэг хувьсгалын найрагч гэдэг нэр зүүж уран бүтээлчийн хуваар тэгэхээр яасан гэхээр хоёр дахь үхлээ үзэж байгаа гэсэн үг л дээ. Хувьсгалын найрагч гэдэг цолтолж байгаа чинь энэ хүүхч гэсэн ч гэсэн өөрөө хоёр дахь хүүхч байгаа юм. Зөвлөлт засаг түүний шүлэг найрагт маш цензуртай анц. Маш битсэн болгоныг өөртөө тааруулаад ингээл зэрэмдэглээд эхэлсэн. Тэг бүтнээр биш ингээд жоох өөрчлөлт гэл. Одоо чинь өсвөр насндаа битсэн. Гэхдээ ихээхэн өгөөтэй тийм нэг Ленин амьдарсан юм. Одоо ч амьдарч байна. Мөнхөж амьдрна гэх мэт мөрийг нь цаад агуулга ерөнхий санаас ногчиж тасалж аваад урайл оозонгой коммунистд болгоцсон. Ялангуяа энэ 70-аад оны сүүл 70, 60, 50-аад оныхан бол бүгдээрээ энэ яг саяны минийсийг мэдэн штэ бид багада бүр цээжилдэг байлаа штэ. Ленин, Ленин Будит, Жит гэдэг ч юм уу те. Би орс хэлтэй биш шүү зүгээр. Миний аялгыг мартаарай. Яг энийг өстө хаасаагүй бид нар хардаг байлаа штэ. Ленин бол те амьдарч исэн. Одоо амьдарч байна. Үрд мөх амьдрах болно энэ гэх. Солиордог байлаа штэ. Пионерын нэг улаан бүчээ зүүц. Тэрийг Майковский бичсэн юм байна те. Гэтэ тэр маш урт найрагын хэсгийг төгсгөлийн таслал авсан зэрэг. Гэтэ яг энд хоржонтой нь юу гэхээр яг саяных тэр энэ зүгээр би өөрийнхөө бодлыг хэлж байгаа ш. Майковский биш. Коммунистууд ч шашин бол хар тамхи гэдэг штэ. Маркс эдэр чинь. Тэгээ бүр энэ шашны гаралд бүх зүйлийг устгасан те. Гэтэл Ленин үхсэн. Гэтэ түүнийг тэд бурханчлан тагсан. Бурхныхаа оронд Ленин л тавьсан штэ. Ямар ч ялгаагүй. Бунхныг нь хүртэл барьсан. Тэгээ бунхан дотор нь Ленин муумыг хүртэл хийсэн. Муум штэ тэр чинь. Тэгээ бүр ингээд
Ленин амьдарсан, одоо ч амьдарч байна. Мөнхөд амьдрна гэдэг нь мангар өгөөтэй байгааз. Бас яг бодохоор. За ингээд эсэргүүцэн тэмцэж, тэрслэн зогсож байсан үнэт үзэл санааг нь дарангуй бодлогын бэлэг тэмдгээр залчиж байгаа. Большевик хүч. Тэгс нөгөө бас тэрслүү нөгөө Борис Пастернак энэ талаар Екатерина хатан хааны үед хамжлаг ардад төмс тарааж байсан шигэ одоо бидний ам руу Маяковскийг чихэж байна гэж бичсэн байна. Өдөр болго амт хөтөмс гэдэг хин үсгэлээ те. Сталиныг нас барахтай хамт хүчээр л биш бол ер нь Маяковскийг тоож унших хүн бараг байхгүй болсон. Тэгсэн харин 1950-ад оны сүүлчээр 1960-ад оны ихээр шинэ үеийн залуус энэ өмнө нь нөгөө хасагдж дарагдаадсэн тэр Маяковскийн шүлгүүдийг бүрэн бүтнээр нь яг унших боломж олчихгүй юу? Их хуваар нь. Их хуваар нь. Ингээд уран бүтээлч эргчлөөн тэмүүлэн зоригтойгоор элдв туршиж хийж байсныг нь бүгд олж хараад маш үнэлсэн байна. Тэгэхгүй нөгөө Маяковскийг агуу гэж яг уншихаар нэг хачин гөлхөрлөн байгаад байдаг. Гэтэл цаанаа өөр юм байсан тий. Тэгэхээр нөгөө Борис Пастернак бас л нөгөө өөр юм хэлж байгаа. Залуусыг ингээд шин цаг үед хүл тавихад үүдний танхимд нь Маяковскийн хөрөг өлгөөтэй байлаа гэж жишээ нь бичиж байгаа юм. За ингээд залуу яруу найрагчд өөрсдөө ингээд нэг шинэлэг мөн төр засагтай тэрслэх хэмжээний эр зөрөгтэй гэж үздэг одоо тэр уран бүтээлчд яадаг болсон гэхээр коммунист үзэл санааг битүүхэндээ эсэргүүцэж байгаагаа яаж илэрхийлдэг гэхээр Москва дахь Маяковскийн хөшөөний дэргэд зүгээр цугларч илэрхийлэх болсон. Маяковскийн хөшөө Москвагийн тэр залуусын яруу найргийн уншилгаа зохиодог гол газар болон хувирсан. Маяковскийн нэр хүнд ингээд хэлийн чандад ч гэсэн өсөн нэмэгдээд Назим Хикмет, Луи Арагон, Пабло Неруда гэдэг бөөн Нобелийн шагналтууд бас тэдний олон ч яруу найрагч түүний зохиол бүтээлээс санаа одоо сэтэл авснаа өөртөө хэлсэн байд. Тэгэхээр тэр футурист хөдөлгөөний тухайд бол Маяковский бүр Литв, Латв гэдэг улсад хамгийн гол төлөөлж болсон бүр түүхэн үний. Гэтэл одоо энэ зөвлөлт засгийн сүүлийн жилүүдэд түүний нэр хүнд ахаал уналтанд орсон. Нэвтрүүлгийн ихэнд хэлсэн шиг түүний ингээд те уналтаа болтой хоёр туйлыг үзсэн өөр зохиолж байхгүй нэр. Өөрчлөлт тэр шинжилтийг хүсэгчд Маяковскийн зохиол бүтээлийг хоцрогцсон энэ үе өнгөрсөн гэж үзээд энэ ном сурах бичгээс шүлэг нарийг нь хасахыг шаарддаг болж. Бидрэг баахад угаасаа тэгэл Маяковский гэл нэг биело багтал ойлгохгүй нэг бөөл нэг урайл оцол юм уншижсэн санаж зүгээр. Гэхдээ Юрий Крабичевский гэдэг нарын одоо залуу найрагчдын хичээл зүтгэлээр юу болсон гэхээр зөвлөлт холбоос задрахын өмнөх болон нуран уусны дараах хэдэн жилд Маяковский ахин нэгэнтэй залуусын дунд уншигдах болсон ба ахаад амилцсан. Судлаачид ч гэсэн яг амьдрал уран бүтээлийг нь бүрэн дүүрэн зургаар нь харж эхэлсэн ба. Түүнийг бүр Орос яруу найргийн хил найруулгад эрс шинжилэл хийсэн. Зөвлөлтийн төдийг дэлхийн яруу найрт бүр гүн гүнзгий нөлөөс найрагчдын нэг гэж академик хүрээнд хүлэмжширч. Бүр коммунист Чехословакийн сүүлийн жилүүдэд Маяковскийн дурсгалт гэдэг нэртэй дуу гараад тэр нь болохоор үг хэлэх эрхчлөөг хүсэмжилсэн залуусын сүлд дуу болчих. Манай хонхны дуу шиг. Тийм. Маяковскийн дурсгал гэдэг дуу. Харин одоо шинэ мянганы ихээр буюу 2000-ад оны ихээр ахаад мартагдсан. Ингээд тэгж явж чад нэг 90-ад оны сүүлмэлээр мартагдсан байж чад шинэ мянганы ихээр Маяковский яасан гэхээр сая 22 онд ахаад гараад ирсэн. За тэгэхээр ойлгомжтой тийм. Оросын холбоос Украин руу халдан товтлсны дараа ахаад л эрх чөлөөний төлөө нэгдэж нийлэх гэсэн одоо Путиний ч юм уу те төр засгийнхаа бурангуй бодлогыг эсэргүүцсэн залуусын бэлэгдэл болсон нөгөө Маяковский чинь. Украинд дайн өдөөс нэг эсэргүүцсэн хүмүүс тэр дундаа уран бүтээлчд үзэл бодлоо дуушуу багтаахан шиг илэрхийлэх нэг арга бодож болсон ба. Тэрний ясан гэхээр зүгээр Маяковский өшөөнд дэргэдэл очиж зогсох. Тэгэхгүй юм хэлэл бол нэг шоронд орох аимшигтэй нийгэм болчиход шүү дээ Орос чинь. За ингээ Москва дахь Маяковскийн өшөөнд дэргэд ингээ цуглараад ийм тэмцлээсээ болоод гэхдээ маш олон яруу найрагч залуус яг одоо шүү. Баригдаад, хоригдоод, зарим нь бүр дээдлэн 7 жил иршлөө хасуулах хатуу ял авчаад байгаа шүү дээ. Шинэ 90 оноос өмнөх үйл явдал биш шүү дээ. Тийм бид нар одоо л яг 22, 23, 24, 25 оны тухай ярьж байна. Тэгэхээр нас барсныхаа дараа ч гэсэн бүр ийм алдар нэрийн уналт босолтыг ийм олон удаа үзсэн Маяковский амьдралын түүх одоогоос 133 жилийн тэртээс эхлэв.
Владимир Маяковский тухайн үед Оросын эзэнт гүрний харьяанд байсан. Гүрч нутгийн гүндэх нөгөө түрүүнд дурдсан Багдадын тосгонд 1893 онд мэдлсэн баамаа. За хоёлаа ивент тэтгэгчид танилцуулъя. За өнөөдрийн дугаарыг эко үйлчлэг ногоон оноогоор өрөөтэй ногоон оноо байгуулалт төрийн бас байгуулах ивент тэтгэж байна. За энэ төрийн бас байгууллага нь 2013 онд байгуулагдаж тогтвортой хөгжил, байгаль дээлтэй эко ногоон хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг ийм байгууллага байгаа. За энэ чиглэлийнхээ хүрээнд нийгэмд тустай сайн дурын оролцоог дэмжиж зөв задлалт хөтлөх зорилготой платформыг хөгжүүлэн ажиллаж байгаа. За таны байгаль дээлтэй үйлдэл бүрт ногоон оноо олгож байгаа. За үүнд нь алхалт, ногоон худалдаа авалт, нэрийг хэмнэлт гэх мэтчлэн ерөөсө байгаль дээлтэй их дэлхийгээ хайрласан тэр үйлдэл болгоныгоо л бүртгүүлээд байх юм байл. За тэгээд энэ ногоон оноог цуглуулснараа энэ байгууллагатай хамтарч байгаа юм байгууллагуудын бүтээгдэхүүн үйлчлэгээнээс хөнгөлөлт идэх боломжтой. Одоо монсхийн жишээлбэл витамин дараагаад ирсэн гэсэн тийм ээ. Энэ ногоон оноо үзүүлэл витамин өнгө авчих юм байл шүү дээ. Гэх мэтчлэн байгалаа хайрласныхаа төлөө зүгээр хүн байсныхаа төлөө үйлчлэгээ юмд хөнгөлөлтөд авч яах гэдэг бол энэ одоо үнэхээр юм гоё одоо аппликейшн байж байгаа тийм ээ. За Green Score CGMN гэдэг вебсайт байгаа. За ийшээ зочлоод дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. За тэгээд ер нь аппликейшны бүх дэлгүүрүүдээр Green Score Nature гэдэг аппликейшн байж байгаа. Энийг татчих аваад ногооноо цуглуулцгаах юм байлээ. За баярлалаа. За тэгэхээр одоо Монголд тэ Маймай хотод буюу Амгаланбаатарт манай сүхчэнжин мэндэлсэн яг тэр жил Гүрж нутгийн гүнд Багдадын гэдэг тосгонд Маяковский мэндэлсэн байх нэ гэж ойлгож байна. 1893 он гэсэн учраас. Тэгэхээр Маяковский яг өөрийнх нь хожим ярьснаар тэр болохоор 3 соёлын дунд өсөж одоо төрнсөн гинэ. Түүний аав нь болохоор Запорожийн Козак юм байна. Ээж нь болохоор Украин хүн юм байна. Гэхдээ ээжийнх нь их хэл нь болохоор гүрж юм байна. Гэхдээ гэртээ бүгд орсоор ярьд юм байна. Тэгэхээр Маяковскид өөрөө нөгөө төрсөн нутгийн гүрчүүдээ гүрж одоо тэг од мөндрийнхэн ч нөгөө гүржийн аялал зохион байгуулад явхад тэгэхэд угаасаа үнэхээр ойлгосон. Тэр бол бурхан яг тэр газрыг зөрүүдэг яг ингээд зөрүүдэг ингээд маш хичээнгүй уралдсан байл. Тэгэхээр Маяковскид энэ төрсөн нутаг гүрж орно насан туршид нь үзэсгэлэн төгөлдрийн дээдийн дээд бүр газар дээрхт яваач юм байсан баг. Тэр бүр нэг шүлэгтэй ингэж үтсэн ба шүү дээ. Газрын найрагчид гоо үзэсгэлэн магтан дуулахта өөрсдөө ч мэдлгүй энэ нутаг улсыг шагшин биширч байдгаа гэж бичсэн ба. Гэтэ яг үнэ нэр манх очиж үзэг бол очиж үзээрэй те. Манай Эстер Монголиа гэдэг сайхан аяллаа компанитай ер нь яваар. Ингээд нэг компани бас урчилчээ дундорно. За Маяковскийн гэр бүл хүүг 10 хүрэх жил нь ойролцоо хамгийн том суурин болох Кутайси гэдэг хот руу нүгээд ганц хүүгээ тэр хотын гимназид оруулсан байна л да. Энд чинь 2 охинтой нэг хүүтэй байх шүү. Тэгээ хүү нь болохоор ингээд хүү болохоор 13 нас хүрээд Кутайсийн гудамж талбайд ойр ойрхон өрнөх басан тэр нэг социалист чагсаал цуглаан тэр эсрүүцлийн хөдөлгөөнд оролцож эхэлсэн ба. Одоо энэ хаант ганхаж эхэлж байна шүү дээ. Харин тэгж нөгөө өөрийгөө том болсноор мэдэрч эхэлж байна гэсэн үг шүү дээ энэ ч өсвөр насны хүүхэд. Тэгээд удааг байхдаа буюу дөнгөж 13 настай байхад нь хөөрхөө 1906 онд аав нь 6 нас орсон юм байна. Ингээд аав нь гол нь энэ нас барсан шалтгаан бас их хэмнэлтэй. Тоосон дарагдсан бичиг цаас цэгцэлж байсан юм байна л да. Тэгсэн чинь нэг зэвэрсэн цаасны үдээсэнд нөгөө зэвэрчгсэн тэрэнд хурууга эсгцсэн юм байна. Гэтэл тэр нь төмрийн хор цаашлаад сепсис буюу цусан халдвар болоод аавынх нь амьд хүрсэн юм байна. Ном цэгцэлж байгаад. Харин тийм ийм золгүй байдлаар аавыгаа алдсан Маяковскид маш хүн туссан юм байна. Ингээд аавынх үхлээс болоод тэр хувийн ариун цэвэртэй айхтар анхаардаг. Бүр гараа өдөрт хэдэн 10 удаа уудаг. Бүр хаалга шатны бариулж хүрэх дургу тийм их сэжигч болгоомжлонгүй нэг нь басан юм байна. Germophobic гэдэг шүү дээ. За ингээд бэлэвсэрч хоцорсон ээж нөгөө амьдрахын ирэхээр нөгөө 2 охин нэг хүүгээ хоолны захад хүрэхээр зарж борлуулж юу болох вэ гэдгүү тэр болгоно зараад том хот суурин бараатахаар шийдсэн ба. Ер нь хөрх дэгдэн шүү дээ. Ийхүү ирээдүйн их найрагч маань Москвагийн хүн болж байгаа. Маяковский өөрөө болохоор маш толгой сайтай. За яг математик зэрэг зөөн хитэн хичээлийг тооцвол ангидаа бүр цойлсон сурагч байсан байна. Гэвч Москвагийн гимназид нөгөө элсэн орсноос хойш 2 жилийн дараа хөрх нөгөө ээж нь сургалтын төлбөрийг төлж чадахгүй. Тэгээд арга буюу сургууль соёлыг хайж байгаа юм л да. Гэхдээ цаг үргэлж л уншиж ирсэн.
Дээр нь тэр нөгөө цаг үеийнхаа нийгэм соёл, улс төрийн эргэлт тэр өөрчлөлт болгоныг нас залуу гэлтгүй маш сонор соргоор ажиллан сонирхно. Ээж нь болохоор 3 хүүхдээ гиз цатгалан байлгахын тулд арай гэж олсон нэг жижигэр умгар байрныхаа бүр булан тохойг хүртэл түрээслүүлнэ. Заримдаа бүр илүү ганц орой хүртэл оюутан залууст ганц шөнөөрч хамаагүй түрээслүүлдэг байсан. Гэтэ энэ өсвөр насны Маяковский үзэл санаа төлөвшөд маш ингэдэг нөгөө юу болсон. Хүчтэй нөлөөцсөн байна. Яг тэгэхээр тэр гэрт нэг ганц хоногч хамаагүй орж гарч байгаа тэр хүмүүс ихэнх нь хувьсгалчд байсан. Саяхан л энэ чинь нөгөө Жюль Верний шүтжсэн нөгөө хүүч нь одоо хоёрхан номол уншдаг байсан. Нөгөө Хегел, нөгөө Маркс хоёрыг. Бид нар бас нэг ер нь улаан коммунистийн талаар ярьж байгаа шүү гэдэг урчилж хэлээ. Тийм. Нөгөө Ленин мөнхөд амьдрна гэдэг шүлэг бичсэн хүн шүү дээ. Гэхдээ Маяковский сургуулиас гарахынхаа өмнө 1907 онд буюу 14 настайдаа гимназийнхаа социал-демократ нууц бэлгэмд элцсэн байна л да. Ингээд нөхөр Константин гэдэг нууц нэртэй бүр болцсон байсан байна. Тэгсэн ээжийнхээ нөгөө сэтгэлийг зовоон байж большевик болсон хүн 1900 оноос бүр одоо тэр нэг хэрэгт хүүхд орооцолдоод цагдаа сэргийлэхэд бүр ингээ баригддаг болчихж байгаа. 1909 он гэрч дөнгөж 16-тай тэр жоох хүүхэдтэй улс орныхон засаг төрийг өөрчлөхөөр хувьсгал тэмцэлд оролцсноосоо болоод гэмт хэрэгтэн гэдэг нэр зүүжин л гэсэн үг шүү дээ. За тэгэхээр ээж нөгөө ганц хүүгээ ямар ч хамаагүй аргаар сургуульд буцаахыг хүссэн ба. Тэгсэн чинь Маяковский ээжээ тэртээ тэргүй би цагдаад баригдахаас хойш сургууль сурах ямар хэрэг байна. Зүгээр л баригдаж хоригдсон сурагчийг угаасаа сургуулиас угаасаа л хөөнштэй гэдэг. Тэгээд сургуульдаа буцаж очихгүй гэдэг гэж. Гэтэ үнэхээр түүний яг зөв байсан. Большевикуудын дунд залуу суртал ухуулагч болсон энэ Маяковский угаасаа байсгээл баригдаад хоригдоод иддэг. Нэг удаагийн байршлагаар бүр залуу хувьсгалчдын нууц байрныхын тэр нэг хаяг бичээстэйсэн тэмдэглэлийн дэвтрээ авах. Тэрнтэй цуг баригдчихтэй. Тэнгүүтээ нөгөө тэмдэглэлийн дэвтрийг эдийн нас. Бүр тэмдэглэлийн дэвтрийг эцсэн. Ийм сайхан гарахгүй. Маяковский өөр нэг удаагийн хэрэгээр Москвагийн Бутирка гэдэг гянданд бүтэн 11 сар хоригдсан ба. Ингээд 1910 онд нас залуу гэдэг шалтгаанаар арайг суллагдсан юм байна л да. Хөөхий ээж нь ч гэсэн хүүгээ суллуулах гэж бүр баахан явсан байж таарна шүү дээ. Тэгвэл Маяковский энэ үеийг амьдралынхаа хамгийн чухал үе байсан. Уран зохиол болон хувьсгал гэдэг өөрийнх нь хувьд нэгэн бүхэл зүйл болон хувирсан гэж энэ шоронд багт. Үзэл санаа минь төлөвшсөн гэдэг юм байна. Ингээд хоригдох хугацаанд эргээд тийм баримтат бус зохиол уншиж эхэлсэн ба. Ялангуяа тэрний үгсүүгээр яруу найргийн амтанд эргэлт буцалтгүй орсон. Тэгэхээр энэ бид нар дөнгөж 16 17 хүүхдийн талаар ярьж байгаа шүү дээ. Нийгэм улс төрийн ийм хэд хөвтэй бараг л хинээтэй гэмээр байсан. Одоо харахад итгэмээргүй итгээд хачин санагдаж байгаа тийм үү? Одоо нэг хүүхд багчуудыг харьцуулахаар гэхдээ үүнийг нэг юм маах ойлгох шүү дээ. Хувьсгалаас өмнөх тэр Орос орн гэдэг бол улс орноо угаасаа өөршин шинжлэх хүсэлтэд залуус төдийгүй бүр өсвөр үеийнхэн хідэн саяараа тэр буцалсан хаанаа хөл толгоогоо алдсан тийм газар байсныг онцлох хэрэгтэй байна. Тэгэхээр Маяковский бол үеийнхэн дундаа байдаг л нэг эрүүл саруул нэг бацаа шүү. Тэ. Гэхдээ Маяковский тэр сэтгэлийн гүндээ гал цогтой социалист үзэлтэн хэвээрээ байсан ч өмнөхөөсөө ялгаатай. Нөгөө шоронд байхдаа сурч боловсрох хэрэгтэй юм байна гэсэн хатуу бодолтой болцоход шоронгоос гарсан ба. Ингээд 1911 оны намар нөгөө элдв баримт бичиг шаарддаг болохоор нэг сургуульд орсон ба. Тэр нь ямар сургууль гэхээр Москвагийн дүрслэх урлагийн сургуульд. Энэ түүнийг одоо Давид Бюрлюк гэдэг одоо гэх мэт яруу найрагчд мөн зураачтай танилцуулаад урлаг соёлын яг хүрээнд нь ороод жинхэнэ уран бүтээлч болоход нь маш ихээр нөлөөлж ийм том сурвал. Хожим Маяковский өөрөө ч гэсэн энэ Бюрлюк намайг яруу найрагч болгосон юм аа. Герман францчуудын ном зохиолоос тийм сайн уншсан үнтэй би өмнө ч тэр дарааш тэр хизээж таарч байг. Тэр л намайг номын амтанд оруулсан гэж дурсан баг. За ингээд 1912 оны намар Маяковский Санкт Петербургт анх удаа олонний өмнө шүлэг уншиж өвлөн анхны шүлгүүдээ бас эвлүүлж байгаа. Тэ. Гэтэ олонний өмнө шүлгээ уншина гэдэг манайх ойлгоорой. Радио, телевиз байхгүй, Facebook, Instagram бүрний чинь 100 жилийн дараа бий болно. Дээрээс нь хүмүүс бичиг үсэггүй. Тэгэхээр тэр тань мэд хэрэгцээгээ яаж хангах гэхээр одоо Эба яруу найрагч тэ
бичиг үсэггүй зандаад шүлэг номоо унших нь энэ ч маш том Майкл Джексийн тоглолч гэж ойлгоорой бас. Тэгэхээр энэ те их том юмны талаар ярьж байгаа шүү. За Маяковскигаас гадна Хлебников, Крученых, Бюрлюк нарын энэ футурист нөгөө урсгалын залуу найрагчдын гол өрөө бөгөөд зориг байгаа. Яг эдгээр өөрсдөө тодорхойлсон. Бидний зориг бол гэдэг залуучууд юу гэсэн гэж орчин цагийн уурын хөлөг онгоцноос Пушкин, Достоевский, Толстой нарыг буулгах нь бидний зориг гэж. Том юм бицээс. Гоё юм бицээс. Тэ. Нэр бас арай л тий. Энэ залуу хүн яг ингэж л би Толстойгоос лаг болно л гэж бичих хэрэгтэй шүү дээ. Хөгжим тоглож байгаа бол би өөжийнхээс лаг болно гэж хөгжим тоглох хэрэгтэй. Ер нь бол тий. Дараа нь тэгээд ингээд сайхан айл хэлэн түүхэндээ бичдэг юм шүү дээ. За ингээд эд залуу хүүхдээр шахан байсан залуусыг харин нас залуу гэж үзэлгүй харин ч үнэлж сайшаа хүмүүс маш олон байж тухайд. Бүр Максим Горкийн эхнэр нь гэхэд л дурсамж номдоо олон жилийн дараа Маяковскийг бүр ихэд онцлсан ба. За Маяковский л мундаг тий. Гэхдээ за тэр зүгээр шүлэг зохиол сайн бичиж чадахгүй хүн гэж төсөөлөе зүгээр. Тэгсэн ч маш сайн жүжигчин болох тийм талын авиас бэлэгтэй тийм хүү байсан юм аа. Нөхөр маань буюу Максим Горки хэлж шít. Нөхөр маань бүр анх шүлгийг нь уншчихад сэтгэл нь хөдөлсөндөө бүр өөлж үлээ гэж. Тэгж үтсэн ба. За ингэ явж исэн. За 1914 он бол энэ чинь аимшигтай дэлхийн 1-р дахилч нь гэсэн үг. Тэгэхэд Маяковский дөнгөж 21 настай. Энэ чинь хүүхдлийн бол тэ муур дайнд хөрнөж шиг маш их догтлон хөрж байгаа шүү дээ. Гэтэ мэдээж удалгүй дайн дайрсны тэр муу мухайг мэдээж олж харж. Иргэн тойрных нь бүхэл зовлон зүдгүүрийг үгүү гэхэд энэ ганц хуучин засгийг халах бүр өөрөөр бол яг хувьсгал хэрэгтэй мэн гэдэг үзэл бодолд улам хат болчихж байгаа. Энэ үеэрээ өнөөх нөө футурист найз нөхдөй хамтар яасан гэхээр Оросын нийт 17 хотоор аялаад яруу найргийн уншлах зохион байгуулж 17 хотоор аялын тоглолт хийж байна. Яг тий. Тэгэхээр Маяковскиг ахаал нөгөө хаан засгийн албаны хүмүүс чинь цагдаа сэргийлхэн овоо хараанд аавна шүү дээ. Ингээд дүүлэн шуугантай тэр залуусыг бүр олноор нь хуйлруулсан энэ уншлагаасаа болоод Маяковский, Бюрлюк хоёр хоёулаа дүрслэх урлагийн сургуулиасаа хөөгдсөн шүү дээ. За Маяковский амьдрахын ирэхээр ингээд 1915 оны 100 Петроград руу нүүж явахгүй. Одоо нэг Санкт Петербургтэй. Тэнд нь сонин сэтгүүлд сурчлах их боломжийн ажил байсан байл л. Харин шинэ хот цөөрснөөс ердөө сарын дараа буюу 1915 оны 6 дугаар сард нь тэр амьдралынхаа хамгийн чухал бүсгүүтэй танилцдаг. Түүний нэрийг Лилия Брик гэдэг. Маяковскигоос ердөө 2 насаар ихч. Ялгаагүй л ном зохиол бичдэг энэ эмэгтэй зөвхөн Маяковскигоор тогтохгүй. Тухайн цагийн бүр энэ Оросын авангард урлагийнхны бүгдийнх нь муза буюу охин тэнгэр нь байсан байна. Маяковский хожим Лилиятай танилцсан өдрөө бүр амьдралынхаа хамгийн чухал өдөр минь байсан гэж тодорхойлд. Лилия болохоор яасан гэхээр уул нь 19 настайдаа Осип Брик гэдэг нэг зохиолч уран зохиолын шүүмжлэгчтэй гэрлээд байсан байл л да. Гэхдээ Маяковскид хариу сэтгэл татагдаад нэг л мэдгэд энэ залуухаас гэдэг нөгөө Лилия болон Осип Брик хоёрыг хэлж байгаа шүү. Энэ залуухаас өөртөө Маяковскид ойр дотн найз нөхд болцгооцсон байна. Осип Брик болохоор эхнэрээ хардаж сэрдээгүй. Бүр харамлахгүйгээр үл барам яасан гэхээр харин ч энэ шин залуу авиаслаг яруу найрагчтай эхнэрийгээ болон өөрийгөө ойр дотн болсноор бахарх нь холгүй явж исэн. Ингээд Осип Брик, Лилия Брик хоёулаа хожим нь яасан гэхээр Маяковскийн олон ном бүтээлийг хэвлүүлсэн байт. Гэхдээ энэ чинь нууц амаргүй шүү дээ. Энэ их нэртэй. Харин гал шиг дүрлцсэн мөртлөө энэ их хэцүү харин Маяковскиг Лилиятай танилцсанаас 15 жилийн дараа буюу 1930 онд амиа эгүүтгэхт нь хүргэх гол учир шалтгаануудын нэг болт. Бас юм авралчиж байгаа. Сүүлч өдөр шүү дээ баа. За өнөөдрийн дугаарыг Terraflow ивент итгэж байгаа. За ханаа томны үед илэрх шинж тэмдгийг богино хугацаанд намдаадаг ийм юм байж байгаа. За юм ч гэж бүр сироптой энэ чинь. Уухад аюу гай амттай. Өмнө нь одоо бидний явуудаг юм бол их хэцүү юмнууд байлаа шүү дээ. Амт мамч тэр одоогийн хүүхдүүд тэр юмыг харах юм бол эзэж уухгүй. Бид нар ч бүр ингээд өөлээд те ингээд дөрвөн хөлнөөс дөрвөн талд нь ингээд хүн татчихж байгаа дамыг ангааж ингээд хүчээр залгиулаад тэгээд тэрнээс бол ингээд ойгож мөгөөд амар юм болдог байж шээ. Тим юм уудаг байсан хүмүүс шүү бид нэр. Та нар одоо зөв жаргалтай байгаа шүү гэж.
За толгой өвдөх, хоолой өвдөх, нус гоожих, халуурах, найтайх зэрэг шинж тэмдгүүдэд илэрх юм бол шууд терапи угаал өглөө нь бараг намтчихж байгаа. Гэтэ хамгийн гол нь яг илэрнгүүт нь шууд арга хэмжээ авах нь хэцүүтэй. Тийхгүй хөндрүүлээ замаргаач болтол харъя гэдэг бол буруу юм билий гэдгийг одоо мэдсэ. За мөн одоо дөнгөж ханаад хүрж байгаа юм бол гадаа гарах хэцүү байж магадгүй. За тийм бол agepoint.mn гэдэг вебсайтаас захиалаад мөнгө хөргүүлээд авах боломжтой байна. За гармаар бол бүх юмын сангуудаар худалдаалж байгаа юм байна. Терaflu. Тера гэж үгж юм бол флю бол ханаад тий. Тера нэр юу гэж юм бол тий. Манай ярьж байгаа хооронд өгүүлцэх. За ингээд 1917 он болоод Большевик хувьсгал ялж байгаа юм л 17 оны 11 дугаар сарын 7 буюу одоо хуучин Юлийн тооллоор бол 10 дугаар сарын 25, Григорийн тооллоор 11 сарын 7. Тийм учраас 11 сард болсон баяр мөртлөө бид нар Октябрийн баяр гэж нэрлэдэг. Юлийн тоол хэвээрээ байсан учраас шүү манайхаа. За ингээд хар багаас өөрчлөлт шинжилгээг хүсэмжлээд бүр энэ үзэл бодлогын төлөө орон шоронд хүртэл орж байсан Маяковский хувьсгалыг мэдээж хэрэг халуун сэтгэлээр хүлээн авсан баг. Тэгэл цаа чинь бүр өмд өмссөн үүс дайн ба дэлхий зүүний марш гэл бүтээлээ хэдийнийг хэвлүүлээд олонний дунд угаасаа танигдсан байсан болохоор шин засгийг нөгөө дэмждэг залуус хэдний тоонд мэдээж тэрд ороод орж. Ингээд 1919 оны хавар Маяковский Москва руу эргээд нүгэд Владимир Маяковскийн бүрэн бүтээл 1909-1919 гэдэг нэртэй эмхэтгэлээ хэвлүүлж тэр маш их амжилт болсон. За ингээд түүнийг футурист, авангард хэм маягтай хэмээн нөгөө үл тоох хүмүүс шин засгийн газарт мэдээ зөндөө байгаа шүү дээ. Нөгөө одоо коммунист засгийн газарт. Гэхдээ л олон хүн түүнийг коммунист намын дуу хоолой гэд бүр залуусын одоо яг нэг гэд тэр дуу хоолой болдог. Тэгж үздэг болсон. За тэгэхээр нөгөө одоо юу ч ихлэн нөгөө Лениныг нас барсны дараа зөвлөлтийн анхны удирдагчийн дурсгал зориулсан 3,000 мөртөө нүсэр том найрагл авчихдээ Маяковский. Тэгэхэд энэ 3,000 мөртөө энэ бүр нүсэр том шүү зүгээр том биш нүсэр том найраглаа 1924 оны 10 дугаар сард олонний өмнө ордог байхгүй. Энэ Маяковский бүрч сүрхий од бол мандуулж гт. Тохой ч нөгөө түрээсэнтэй жирийн ард иргэдийн дунд бичиг үсэг үл мэдих явдал маш их байсан гэр хин шүлэг нэргээ тайзан дээрээс уншина. Олон хүнд бас хүргэж чадна. Тэр яруу найрч алдаршиж хүндлэгдэг байсан гэдгийг ойлгоорой. За ингээ Маяковский зүүнний үзлийг сурталчлах, хувьсгалын үрийг Европ даяар суулгах тэр ажлаар 1922 онд хэлийн тест авсан ба. Ингээд Рига, Берлин, Парис орсон. Харин 3 жилийн дараа ахин аяны замд гараад Америк, Мексик, Кубад хүртэл хөл тавьж. За ингээд түүний нөгөө миний нээсэн Америк гэдэг нэртэй ном 1926 онд уншигчдын хүртэл болж байгаа юм л. Энийг дурдаад байгаа нь улам алдартай л болоод байгаа ш. Ингээд 1929 онд улсын хэвлэлийн газраас Маяковскийн яг бүр тэр хүртэл бичсэн бүх бүтээлийг нь буюу бүр бүгдийг нь ягаад 4 ботном гаргаад тэгээд ингээд хэвлүүлсэн ба. Энд чи одоо дүн тий тэгж 20 идэх настай л тий. Гоцос. Нэглээ 7 гэж юм. 30 ч юм уу? 35 мавтай л байгаа. Тийм үү? Тий. 1929 он. Энэ чинь 1893 онд төрсэн юм чинь. За ингээд энэ амжилтын ард алдар нэртэй залуу яруу найрагчийн одоо зохиолтын хороо болон зөвлөлт засагтай харилцаа гэдэг багвар муудаал гэсэн. Яасан гэр 1930 онд болсон Оросын пролетар зохиолчдын хорооны их хурлаар цаа чи Сталинтай нүүр тулуу уулзнаа гэж горьж исэн баг. Яг л энэ чинь тийм шүү дээ. Тэгсэн чинь Маяковский Сталинтай бүвэл бүр төрийн өндөр дээд албан тушаалын нэг ч хүнтэй үг сольж чадаагүй. Дээр нь яасан гэр 1929 он 1930 онд хоёр том жүжиг бичсэн тал талаас маш их ширүүн шүүмжлэлт агуулчихгүй. Тэгэхээр чин түүнтэй гар барих юм бол хилмигчих гэдэг шүү дээ. Ингээд бүр хинч түүнтэй нөгөө том дараа нь уулзаг. Жижиг дарагч уулзаг гэсэн. Ингээд Маяковский 1930 оны 2 дугаар сард Оросын пролетар зохиолчдын хороонд гишүүнээр илсэн ба. Гэтэл ердөө яг дараа сард нь буюу 3 дугаар сарын 9-ний өдрийн Правда сонины дугаарт хувьсгалын нэр барьсан бяцхан хөрөнгөтөн зүүнтний дүр байдал нь худал хуурна гэх мэтэр Маяковский рүү дайш тарьсан ба. Правда дээр. Энэ бүр асар нарийн тооцоотой гүтгэлэг байсан. Зүүнтэн гэж соллогдсон хинч бай. Тухайд юу гэсэн үг гэхээр
Троцкийн талыг баримтлагч гэсэн үг юм. Maaхан те одоо Сталины сүх Мексикт гэдэг энэ дугаарыг үзэх юм бол яг Троцкий Сталин хоёрын зөрчлийг маш сайн ойлгож. Өөрөөр хэлбэл энэ чинь Сталины болоод зөвлөлт засгийн дайсан гихтэх аюултай гэсэн үг. Зүүнтний дүр байдал нь худал хуурмаг гэхээр. Харин зөвлөлтийн хамгийн алдартай яруу найрагчийг зүүнтний нэр барьсан гэх нь Троцкийн нарын одоо хувьсгалын эсэргүүнээр хичнээн хүч нөлөөтэй болоод байна. Энэ сэхэтэн залуусыг хүртэл муу аргаар игнэндээ эсүүлж байгаагийн тод томрон жишээ шүү дээ гэж харагдах тэр байн Маяковский болж байгаа. Тийм байна. Өөртөө ямар ч хамаагүй зүгээр л Сталин Троцкий хоёрын зүгээр энэ тулааны Тэр дотооныхын золооны хилмигдэлд орсон. Яаж Троцкий болохоор Маяковскийг ихэд үнж хүндэлдэг. Шүлэг найрагтанд дуртай гэдгийг нуудаггүй байж. Тэгэл л муу хөөрхий гингүү найрагч энэ залуу томчуудын хоорондох эрх мэдлийн зөрчил тэмцэлтэйний галд нь өртчихгүй. Энэ бүхэн мэдээж Маяковскид маш хүнд тусна мэдээж. Нөгөө түрүүнд дурдсан Правда сонины шүүмжийг бичсэн Ермилов гэдэг нөхрийг Маяковский бүр амиа игүүдэхтэй үлдээсэн зурвастай хүртэл дурдсан байгаа шүү дээ. Ермиловт хэлээрээ бид эхлүүлсэн маргаанаа дуусгах ёстой байсан шүү гэд. Зөвлөлтийн сони хөвлөлд Маяковский бүр янз бүрээр гутаанд оромжлох нь хэдхэн сарын дотор бүр хэрэгсэгдэрсэн байна. Нэг нь нийтлэлийн толгой гарчих нь бүр юм байсан гэж бодсон. Маяковский тунгууд сүнтхвэ гэд. Бүр тэ одоо эбатангууд, зандаг хүүтангууд зайлцгаа, далдарцгаа гэдэг тийм гарчигтэй нийтлэл Правда сон дээр гарч ийн гэдэг аимшигтай байна. Хамгийн том сонин нь шүү дээ тэр. Зүгээр л Маяковскигээр тугтагч байгаа юм. Энэ чинь өөр тэ Ленин үрд амьд гэж бичсэн хүн шүү дээ. За ингээд 1930 оны 4-р сарын 9-ний өдөр Маяковскийг урдын адилаар олон зуун хүний өмнө яг шүлгээ унших гэсэн чинь юу болсон гэхээр энэ нөгөө аль хэдийн Правда дээр маш олон тийм нөгөө гүтгэлэг гарц учраас энэ ард түмэнд хүрсэн. Хамгийн гол нөгөө цугласан олон хүн чинь тэр дундаа нөгөө оюутан залуус яасан гэхээр түүнийг эсэргүүцэн ойрлж хашгирсаар хагаад тайснаас болох штеп. Гэтэл ердөө хэдхэн өдөр өмнө Маяковский чинь Орос хэлтний төдийгүй бүр зөвлөлтийн хамгийн гал зөгтэй, хамгийн нэр алдартай яруу найрагч. Бүр залуусын дунд жинхэнэ од нь байлаа шүү дээ. Тэгэл сарын дотор түүнийг хамгийн адгийн амтан болгож хуургаж байгаа юм. Тэгэхээр манайхан ч гэсэн ер нь тэ хүүхд залуус ер нь зүгээр манаа наснаа биднээс ах их ч хүмүүс ч гэсэн жоохон улс суурьтай юмд хандаарэ. Яг би нэг яагаад байн байл тэгэхээр би нөгөө төр зэсгтээ нэг жоох ингэ шүүмжлэлтэй хандсан чинь тэ гүтгэлгээр ардын тайсан болохоор шахаад би бүр орноосоо босч чадахгүй хэд өдөр сэтгэлээр унжижсэн болохоор мэдээд байна л да. Их муухай юм болдоо ш. Тэрэнд нь хүмүүс итгэх юм яа тэ. Хамгийн чанга ойрлсон дөрвөн л ханараад байгаа ш. Тэрэнд. За ингээд нөгөө пролетар зохиолчдын хороонд элсэн ч гэсэн 2 сарын өмнөх үйл явдал ш. Одоо гэтэл түүнд амьд байх 5 хоног л болсон. За ингээд 1930 оны 4-р сарын 12 болж хүн харин ийм юм болдсон шүү манайхан тэ ойлгоор. Энэ үнэхээр цохилт ингэж амар ирдэг баг. Сайхан үүнийг ч улс төрчд мэддэг болохоор тэ амар муухай тийм трол арим ажиллаулдаг байхгүй. Тэгээ энэчээс ч яагаад мас хитнүүч үгээ хилдэггүй тийм хулчгар байдаг нь ийм баг. Бити хулчи бас бити сэтгэлээр тэд нартай үзэлцэх хэрэгтэй шүү дээ. За яг за энэ хэсэг маах марчих. За Маяковский 4-р сарын 12-ны өдөр олон нийтийн газар үзэгдсэн хамгийн сүүлчийн өдөр нь. Энэ өдөр тэр зохиогч эрхийн хуулийн талаар тэр хэлсэн зохиолчдын нэгэн уулзсанд оролцсон юм байна л д. Харин ердөө 2 өдрийн дараа буюу 4-р сарын 14-нд нь Маяковский өөрийнх нь зүрхэн тус газараа буудаад амиа игүүдгсэн. Тэгэхээр нөгөө зүрхэнд туссан найрагчийн үхэл гэдэг нь ингэж нөгөө гарч өгсөн юм учиртай. Тэр нөгөө өөрийнх нь найз хүүхэн нөгөө Вероника Полонскаятайгаа ам мөрөөсөн байна л да. Тэгээ түүнийг болохоор Москвад орон сууцны тэр байрнаас нь Вероникаг дөнгөж гарч явсны дараа тэгээ гадаа хаалгыг яг хаангууд нь өөргө буудсан юм. Гэтэ нөгөө найз бүсгүнд Вероника ч сонсон штэ бундаг. Тэгэд яарад орсон чинь нөгөө яруу найрагч минь гартаа буутгасан чигээрээ тэр шалан дээр хөвтөж байж. Ингээд зөвлөлтийн хамгийн алдартай яруу найрагч ингэж өөрийн сонголтоор хорвоог орхихдоо эд залуух ердөө 36 ах настай байсан. За ингээд алдар нэрийн оргилд хүрээд байсан мөртлөө гинтгэн л утга учиргүй маш муу хэлэгдээд засаг төрөөс ахуулаад хэвлэл мэдээллийнхэнд ч гэсэн нүд үзүүрлэгдэж эхэлсэн. Өөрийгөө нөгөө мөнхийн хувьсгалч гэж үздэг байсан хүнд асар хүнд туссан байх мэдээж. Маяковский намтрыг бичсэн зарим түүх судлаач түүнийг нөгөө өөрийнх нь хүсэж мөрөөдж байсан зөвлөлт засаг
яг тогтоогүй түүнд их сэтгэл дундуур байх болж амьдралынхаа сүүлийн жил ихэд гутранг явах болсон гэдэг юм байна. Энэ бүхэн дээр нөгөөс тэр салхи шуурга шиг нөгөө хувийн амьдрал нь ч гэсэн мэдээж нэрмээс болсон тодорхой шүү дээ. Сэтгэлтэй эмэгтэй нөгөө Лилиатайгаа ханилт сууж чадаагүй. Дээр нь энэ ч өөрөө олон амрагтай. Тэр олон амраг хүүхнийхэн дунд амьдрал нь өөрөө докторгүй. Сэтгэл санаа нь ч гэсэн тайван бус байсаар ингээд олон жил болсон ба. Нөгөө Лилия Маяковский хоёр чинь уул 1915-аас 1923-ны хооронд 8 жил нууц хамрагууд явсан ба. Гэхдээ салд сарнсан ч гэсэн Маяковский амьсгал хураатлаа Лилиатай хайртай л байж. Хамгийн сүүлд ойр дотн харилцаатай байсан нөгөө түрүүнд дурсан Вероника гэдэг эмэгтэй нь ч бас л гэр бүлтэй байсан байна. Энэ эмэгтэйг нөхрөөсөө салахыг хүсээгүй. Тэгээ өөрийг нөгөө сонгоогүй болохоор Маяковский эцэст нь амиаг игүүдгсэн гэж таамагладаг бас олон хүн байт юм л. За ингээд нэрт найрагчтай ямар ч сан хувийн дотн харилцаатай байсан олон ч эмэгтэй ер нь ингэсэн мэд. Түүнийг савл хийвэл амиа игүүдэх тухай ярьдаг байсан. Нэг бол ингээд гал шиг дүрлцсэн болчдөг. Үгүй бас сэтгэлээр маш их унамтгай тийм хүн байсныг дурсан байдаг. Ялангуяа нөгөө хамгийн сүүлийн амраг бүсгүй Вероника нь Маяковскийг нас барахынхаа яг өмнөх өдөр хүртэл амиа юудах тухай ярьж байсныг гэрчилсэн ба. За ингээ Маяковский амиа орлохдоо дараах зурвсыг үлдээсэн. Та бүхэндээ бүгдд нь хандаа хэлэхэд миний үхэлд хэнийгч бити буруутгаарай. Улс суургүй энэ 100 үг бүх хэлцээр. Элдв хов живэн дургүй байсныг минь битгий мартаарай. Ээж минь, эгч дүүнэр минь, амт нөхд минь намайг үнэхээр уршив. Энэ мэдээж яавч зүг арга бишээ. Ийм алхам хийхийг би хинч зөвлөхгүй. Гэхдээ л надад үнэхээр өөр сонголт алгаа. Төр засаг минь. Миний гэр бүл гэхэр Лилия Брик, миний ээж болон хоёр эгч, мөн Вероника юм шүү. Эднийг минь харж хандвал би ихэд баярлах болно. Шүлгүүдийг минь Брикийн гэр бүлд хүлээлгэн өгөөрэй. Нөө Лилияг. Тэд миний шүлгүүдийг учрыг нь олчихно гэж. Тэгэхээр тэд яг шүлгүүдийг нэмэгдгсэн гэдэг ярьж өстэй. За Маяковский энэ зурвастаа гүйцэлгүй үлдээс хамгийн сүүлчийн шүлгээ мөн хавсрахсан ба. Тэр шүлгт нь юу гэсэн гэж. Ханлаа би энэ амьдралд. Ахаад бид харилцсан биесээ зоохоргүй боллоо гэдэг мөрөд. Авир мөрөөд. За ингээд Владимир Маяковскийг амьсгал хурааснаас нь 3 хоногийн дараа 1930 оны 4-р сарын 17-ны өдөр оршуулсан. Гэтэл түүний оршуулгад 150 мянган хүн оролцдог. Энэ зөвлөлт холбоот улсын түүхэнд хамгийн олон хүн цугласан 3 дахь оршуулга шүү дээ. Нэгт Ленин, Сталин, тэгээд Маяковский. Дөрөвт бараг цоо явахад. Магадгүй. За ингээд алдар нэртэй залуу авьяасны энэ гинти үгэл хизээ ямагт нөгөө сэжиг таамаг хил ам дагуулдгийн мэдээж үлгэрээр Маяковский үгэлж ялгаагүй одоо хүртэл нөгөө тодорхойгүй зүйлсээр дүүрэн байгаа. Түүний бичиж үлдээсэн гэх энэ зурвсыг нас барахаас нь 2 хоногийн өмнө бичигдээд байсныг тогтоосноос гадна зүрхэнд нь тусан тэр сум гардах бууныхын сумтай тохироогүй байсан гэдэг ч юм ийм яриа газар авчихгүй. Хуршүүд нь бүр нэг биш 2 ч удаа буундуу сонссон гээл. Тэгээ ярьж чаж бүр ингээд цаашаа бүр энэ домог бол авчиж. Нотлох баримтгүй энэ мэт яриа Сталины дэглэм нуруу усны дараа бүрч газар авсан ба. Ард олны дунд хэдэн үе дамжин яригдсан энэ мэт маргаантай ярианд цэг тавихаар 1991 онд Маяковский музейгээс бүр тусгай баг гаргаад за ерөөсөө одоо энэ яриг цэг тавьгээд ингээд ажлын баг томилсон ба. Нөгөө мэрэгжлийн хүмүүс чинь нөгөө музейд хадгалагдчихсан Маяковскийн гэрэл зургууд нөгөө цустай цамц өрөөнд нь байсан хивс нөгөө амиа игүүдэхтэй үлдээс өнөөх зурс зэрэг бүгдийг ингээс маш хичээнгүй судалж шинжилээд энэ зөвлөлтийн хамгийн алдартай яруу найрагч 1930 оны хаврын тэр нэг өдөр үнэхээр амиа хорсныг нь тогтоосон эцсийн дүгнэлтийг гаргасан. За ингээд Владимир Маяковскигээс яруу найргийн 10 гаруй төвөр жүжигийн 5 зохиол үлдэж хоцорсноос гадна хамгийн сонирхолтой нь ганц охин олцсон. Оо тийм үү. Тий. Начаас гоё. Харин тий. Нөгөө Америк, Мексик, Кубер явсан шүү дээ. Тий. Тэгсэн чинь 1926-нд Америкаар аялж байхдаа Эли Джонс гэдэг эмэгтэйтэй дотн болсон тэр нь түүний ганц хүүхдийг төрүүлж өгсөн юм байна. Охин Патришиан
1928 онд Францад мэндэлсэн байна. Хожим Патришия Томпсон гэдэг нэртэй болсон энэ эмэгтэй насаараа философийн багшаар ажилласан Америкийн иргэн юм байна. Бүр 20 гаруй ном бүтээл төрсөн. Яг л аавынхан тэр авиасыг өвлөд авцсан. Ингээд Елена Владимировна Маяковская гэж. Гэтэ Патришия Томпсон нөгөө нэр нь 2016 онд буюу саяхан 89 наснда Нью-Йоркт бие барсан баг. Сайхан нэлсэн байна. Харин бараг ирнэлсэн. Сүүлийн мэдээ их сайхан мэдээ байл. Нэр үгээр хүнийг алдчих болно гэдэг яг энэ баг. Харин тэгэхээр манайхан юмд маш тийм болгоомжтой хандж байгаарэ тий. Үнэхээр зүгээр урдах ажлаа хийхээс өөр зүйл хийхгүй огтны хамраас цус гаргаж үзээгүй нөхөр ардын дайсан болдгийг болгож болдгийг зүгээр харж байна. Энэ их муухай зүйл шүү нэр. Ягт. Хэдий компьютерийн араас утасны араас юм бичиж гин гэж бичиж байгаа боловч тэр чинь цаад чиглэсэн хүндээ маш хэцүү байдаг баг. Тий. Тэр чиглүүлж байгаа хүн өөрийнх нь хулгайг өөр тийшэл чиглүүлж байгаа хэрэг шүү дээ. Ягт. За баярлалаа зандаа. За баярлалаа. За өнөөдрийн дугаарыг маань ханиадны шинж тэмдгийг намдагч Teraflu болон Эко үйлдэлийг ногоон оноогоор ногоон оноо байгуулалт төрийн бас байгууллага ивент тэтгэлээ. Нэвтрүүлэг маань та бүхэнд YouTube-ийн Од Мөндөр суугаар болон NTV телевизээр 83.3 170 хос долгионы Од Мөндөр радиогоор хүрсэн. За дараагийн дугаараар уулзъя. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од Мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүү мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүүг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од Мөндөр нэр дээрх Худалдаа агшлын банкны данс байгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од Мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.